Үндсэн хуулийн дэглэм. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ хуулийн хилцэх асуудлыг бол дэмжиж байгаа. Тэгээ бас хэд хэдэн одоо тодруулах зүйл байгаа. За нэгдүгээр энэ төслийн 7-гийн нэгт бол сум бол засаг захиргааны үндсэн нэгж гэсэн одоо ойлголт байгаа. Тэгэхээр одоо энэ залтаар бол төрийн үйлчлэгээний гол цөмийг аймаг биш харин сум иргэдэд үзүүлж явах хэрэгтэй. Гэтэл одоо жишээлбэл нийгмийн даатгалын 30 үйлчлэгээний дөнгөж 9 нь сум нь шийддэг, бусдын заавал аймгийн төв рүү явж шийдүүлдэг юм судалгаа байна л та. За тэгээд одоо жишээлбэл нийгмийн халамжийн үйлчлэгээний 32 үйлчлэгээ бүгд аймгийн төв рүү заавал явж шийдүүлдэг. Тэгэхээр одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч юм уу те эдгээр хүмүүс тодорхой халамж авахын тулд заавал аймгийн төв рүү явж ингэж одоо үйлчлэгээ авах хэрэгтэй. Ийм зүйл болчиход байна л та. Тэгэхээр суманд бид нар илүү одоо энэ төрийн үйлчлэгээнийх нь эрх мэдлийг шилжүүлж өгөх хэрэгтэй. Тэгэхээр энэ одоо зүйлийг бид нар энэ хуулиар хангаж өгөх хэрэгтэй гэж бодож байгаа. За хоёрдугаарт болохоор сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн үйлчлэгийг хүргэхэд одоо орон нутгийг илүү оролцоотой болгомоор байгаа. Одоо жишээлбэл нэг сумын сургууль гэхэд хүүхдэн сумынх, за сургуулийн хөрөнгө нь аймгийнх, төсөв нь болохоор салбарын сайдынхан багцад явждаг. Гэтэл одоо энэ сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын үйлчилгээг иргэдэд одоо чанартай хүргэх ажлыг сумын засаг дарга хариуцах хэрэгтэй. Тэгээ одоо сайдын боловсролын одоо жишээлбэл сайдын багцад төсөв нь батлагдаад аймгийн иргэдийн хурлаар нэг ёсчилсан болоод тэгээ сумд очиж байгаа байхгүй. Тэгэхээр түрүүний одоо жишээл дорч ханд гишүүний яриад байдаг шинжилгээг бид нар яг энүүгээр хийх хэрэгтэй. Сумын засаг дарга энэ жил бид нар сургуулийнхаа дээврийг засах юм уу эсвэл соёлын төвийнхөө одоо тоногт хөрөмжийг авах юм уу гэдгээ тэндээ шийддэг тийм одоо эдийн засгийн шинжилгээг энэ хуулиар бид нар бий болгох энэ боломжийг нээж өгөх хэрэгтэй байдаг. За дээрэс нь одоо энэ тосгоны асуудал байгаа. Сэлэнг аймаг бол одоо хамгийн олон тосгонтой 6 тосгонтой ийм аймаг байгаа. Дараа нь хинтий одоо тэгээ хөвсгөлгээд явд юм бэлээ. Тэгээд манай зарим тосгон бол бараг сумаас олон хүн амтай 2-3 мянгаас дээш. Дээрээс нь сумын төвөөс 130 км-ийн цаана ч юм уу, тэгээ 80 км-ийн цаана оршдог. Тэгээ сумын үйлчлэгээ авахын тулд одоо баг гэж тооцогддог учраас тэр 100 хэдэн км явж иж заавал дээрээс нь зам байхгүй. Тэг ингээд заавал явж иж үйлчлэгээ авах хэрэгтэй болдог. Тэгэхээр энийг бас заавал бодолцож өгөх хэрэгтэй гэж бодож байна. За дээрээс нь сумын хилийн цэсийг өөрчлөх асуудлыг энэ хуулиар одоо зохицуулаагүй үлдсэн гэж үзэж байна. Төслийн 14-ийн 1-д бол одоо аймаг сум нийслэл дүүргийн хилийн цэсийг засгийн газар өргөн мэдүүлснээр их хурл батална гэсэн байдаг. Энийг өөрчлөх асуудлыг ерөөсөө хуульчилж өгөөгүй учраас энэ дээр бол нэлийн асуудалтай. Одоо жишээлбэл одоо манай Сэлэнг аймгийн сайхан сум баруун хэсгээрээ зэрэгэлдээ оршдог одоо орхон сумтай ингээ хилж идэг. Тэгээд нөгөө сайхан сум нь одоо ингээ эдийн засгийн дагаад хүн ам нь өсөөд идэг, сүүлдээ бүр газаргүй болцсон. Тэгээд төсөвт спорт зал барина гэд мөнгө тусгачдаг, гэтэл газар нь байхгүй. Төсөвт бол яг сайхан сумд спорт зал гэд байж идэг. Газар байхгүй учраас одоо спорт залаа барих боломжгүй болчдөг ч юм уу. Тэгэхээр иймэрхүү байдлаар одоо энэ чинь эдийн засгаа дагаад хүмүүс нь өсөж байгаа газрын энэ хилийн цэсийг яаж өөрчлөх юм бэ гэдгийг зөвлийг хуульчилж тодорхой болгож өгөхгүй бол иймэрхүү асуудлууд нэлийн байна гэж бодож байна. За дээрэс нь энэ хуулийн 4-1-ийн 10-т орон нутгийн өмч гэдэг одоо энэ тодорхойлт явцуу тодорхойлогдсон гэж. За ундран гүшүүн 1 минут. За тэгэхээр орон нутгийн өмч гэдгийг одоо эд хөрөнгө гэдэг байдлаар тодорхойлсон байна. Энэ болохоор одоо энэ иргэний тухай хуулийнхаа дагуу явах ёстой гэж бодож байгаа. Энийг ажлын хэсэг анхаарна баха гэж бодож байна. За мөн одоо энэ нэр томьёо хэсэгт нь энэ хуулийн төслөөр бол орон нутгийн эрх хэмжээ, орон нутгийн удирдлага, нутгийн өмч, чиг үүрэг гэж чухал ойлголтуудыг бол тодорхойлсон боловч орон нутаг гэж өөрөө яг юу юм бэ гэдгийг тодорхойлоогүй байна. Тэгэхээр энийг бол ажлын хэсэг дээрээ тодорхойлох ёстой гэж бодож байна. За баярлалаа. За Жамын урлагийн Сүхбаатар гишүүн асуултанд хариулъя. За эрхэм гишүүн Ундрмын
асуултанд хариулъя. За сүүлийнх нь асуудлаас хэлэхэд орон нутаг гэдгээ бол бид нар тодорхойлсон байгаа. 4-1-1 дээр нэгж гэж аймаг сум баг нийслэл дүүрэг хорог гэж. Тэгэхээр орон нутаг гэдэг бол энэ бол манай эрх зүйн засаглалын одоо ийм багтаамжтай ойлголт байдаг. Тэгээ энэ юу гэхээр улсаас бусад одоо төвшин буюу аймаг сум баг нийслэл дүүрэг хорог гэдэг бол өөрөө орон нутаг болчихж байгаа. Энэ бол эрх хэмжээ, эрх мэдлийн багтаамжийн ойлголт. Тэгэхээр энэ бол тодорхойлолт бол орсон гэж хэлж болно. За дараа нь бол орон нутгийн өмчийн асуудлаар таны хэлж байгаа санааг бол ажлын хэсгээр ярьж хүлээж авсан. Та яг зөв асуудал үндсэн. Эд хөрөнгөө хязгаарлахаар иргэнийхээ хуулийнхаа яг хүрээнд таны хэлсэн саналыг бол хүлээж авч тусгаж байгаа. 3-дугаарт сайхан сумын асуудал газар тодорхой жишээ кейс татчихж газаргүй болсон асуудал. Ер нь бол ийм асуудал бол түгээмэл байгаа. Нэгжийн хуулиар бол энийг одоо ямар нэгэн байдлаар зохицуултгүй орхиогүй гэж ойлгож байгаа. Яагаад гэвэл та сая өөрөө хэллээ. 14 дугаар зүйлийн нэг дээр аймаг сум нийслэл дүүргийн хөлийн засгийн засгийн газрын өргөн мэдүүлсний их хурл батална гэдэг нь энэ дотроо бид нар хөлийн засгийн өөрчлөх асуудал бүгд багтаж байгаа. Бүгд багтаж байгаа. Ер нь энэ хөлийн засгийн асуудал түрүүний тэр сумдыг одоо нэгтгэх, томруулах, аймагуудыг нэгтгэх, нийлүүлэх гэх өөрчлөлт зохион байгуулалттай холбоотой асуудал нэг багц асуудал яваад байгаа. Дарханд ч гэсэн одоо шарын голын асуудал гэр хүнд байдаг. Таны хэлдэг одоо шиг Сэлэнг аймгийн одоо нэг суманд нэг айлынх нь хүн одоо Баян голд гэдэг юм ингээд бүртгэлтэй, нэг нь Шарын голдоо бүртгэлтэй, нэг нь Хонгор суманд бүртгэлтэй, нэг нь бүр Дархандаа бүртгэлтэй. Нэг айлын хүмүүс 3-аас 4 суманд одоо бүр 2 өөр аймгийн гээд ингээд бүртгэл. Яах гэж байгаа юм гэхээр газар, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, засаг захиргааны бусад үйлчилгээ авахын тулд гэр бүлээр хуваагдаж ингэж одоо дотроо тэр айл гэрийг задалдаг нэг гэж байж болохгүй. Энэ бол үнэхээр одоо хурцтай асуудал тулгарсдыг бол та сая жишээ хэрэг. Энийг бол энэ хуулиар бол ямар нэгэн байдлаар гохтгий бол байхгүй. Харин ч одоо манай зарим одоо хүмүүс маань хэлсэн. Ер нь та нар чи энэ хөлийн засгийг хялбархаа өөрчилдөг ийм байдал үүсгээд байгаа юм биш үсттэй гэдэг ийм болгоомжл хүртэл ирээд. Жухамдаа үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлцэх үед бид нар бас энийг одоо бас жоохон судруулсан шүү дээ. Хит одоо хатуу хурал мурлын шаардлага одоо авч санал манал авч идгийг бас ингээ болиулсан юм би. Ер нь хөлийн засгийн асуудал бол хийгдэхгүй л яваад байгаа. Одоо тэр мөнх өргөл гишүүн ч гэсэн энэ ард дэмжээгүй санал дотор явж байгаа тэр Алтан үе гишүүний одоо хэлдэг асуудлууд аймгийн төвдөө ойрхон байгаа сумдыг нийлүүлэх асуудал яригдж байгаа гэдэг. Энэ бол одоо засгийн газруудын хийх гээд одоо бараг 20 жил хийж чадахгүй байгаа ажил. Тэрнээс хуулиас яг одоо болж ийнэхээс илүүтэй бид үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг одоо судруулж янзалж өгсөн. Одоо энэ хуулиараа ч гэсэн энд нэг саад тодор байхгүй. Энээс цааш явна гэхээр харин ч эсэргүүцэлтэй тулчих гээд байна. За тэр тосхны асуудал дээр би таны асуудлыг бид шийдэж өгсөн. Төслийн одоо асууж байгаа асуудал дээр тосхон тэр сум багийн чиг үүргийг шилжүүлэх асуудлыг энэ 69 одоо төслийн бол 71-ийн 3 дээр заагдсан байна. Тэгэхээр энэ асуудал бол шийдэгдэнэ. Тосхон тэр эрхийн чиг үүргийг шилжүүлчихээр заавал сум руугаа яваад байх шаардлага бол үүсэхгүй юм байна. За тэр эхний асуудал болсон тэр төслийн суманд илүү одоо эрх мэдэл өгөх тухай асуудлууд гэж ярьж байна. Тэгээ энэ бол бид нар энэ таны хэлдэг тэр даатгалын гэхэд сая 30-ийн 9 нь одоо суманд байдаг гэхэд бид нар энийг төрөөс гүйцэтгүүлэх чиг үүрэг дотор хийж өгсөн байна. Тэгээ энэ бол салбар хүмүүсийн хамгийн их анхаарал татж байгаа асуудал энэ томилгоо төсвийн асуудал дээр бол ярьж байна. Сум аймаг яах юм бэ? Ер нь сумыг үндсэн нэгж болгодгийн шалтгаан нь аймаг гэдэг бол дангаараа өөрөө зүйл нэг борч байгаа зүйл биш. Сумуудын нийлбэр нь аймаг болж байгаа. Аймаг нь суманд үйлчлэх зориулттай юм байна. Тэгэхээр таны хэлдгээр энэ бодлого хэлээд байгаа санааг энэ хууль дэмжиж өгж байгаа учраас энэ хууль гарсны дараа жухамдаа бол энэ сум руугаа айл болохоор одоо юмаа үргэх, шилжүүлэх тэгээ сумаас За цаашаа дараагийн ер нь үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ч гэсэн засаг захиргаануудын нэг жиг хуулийг агуулгач нь орон нутагт төр Европын ардын 5 зарчим гэж санхүүгийн бие даасан байдал, болсон хүчний бие даасан байдал, нутгийн удирдлагын хамгаалтыг л их сайжруулсан хууль хийж байгаа шүү дээ, тийм ээ. Тэрнийг ажлын хэсэг хууль санаачлагч тус их ярьсан. За одоо Чөдөн дамын тэр мунцэг гүшүүн засаг нэх бас